За сайн байцгаана уу? Бууз байна. Отог блог эхэлж байна. Отог блогоор хайцгаж байгаа гэхээр Хинтээ аймгийн төв Чингис хот очноо. Тэнд юу болох гэж байгаа вэ гэхээр тэмцээн болно. Загасчны замналын сизон 2-ын шинэ гишүүн Мангасын оролцож байгаа. Тайган нохооны тэмцээн болж байгаа. Тэгээд маргааш өглөө 10 цагаас эхлэх юм байлээ. Одоо шөнийн 3 цаг. Бид хоёр одоо 6 цаг явж гэж тооцоход 9 цаг гэхэд очичин гэж бодож чинь. Тэгээд тэнд отог блогоо хийнэ. Зочин нь Магас Монголын клубүүдийн аварга шалгаруулах гэсэн баха. Тайган нохооны тэмцээн билээ. Зөвхөн тайган нохоо. Тэгээд Хинтээ аймаг маань өөрөө тайган нохооны эх орон гэж явд юм байна. Тэгээд Чингис хотод зохиогдох насны ангиллын болон хүйсийн өрсөлдөөн явагд юм билээ. Тэгээд манга маань энэ тэмцээнд орж байгаа. Магас дээр очиж зочлие гэж бодоод отог блогоор явж шүү. Гэлс явъя. Хэрлэнгийг өөр. Унтхнэ. Цагт болж байгаа. 4:50 нар мандчих тий. 4-гээд гэгээ орж шүү. Зочныхоо идүүрийг мартцсан байна шүү. Юм мартахгүй гэж байгаа мартаад байхгүй. Идүүр ягаавдаа одоо ингээд ус хоолыг хийж өгнө шүү дээ. Тэгэхээр одоо өөрсдийнхөө хоолны аян маяганд ус Хамгийн гол зочныхоо юм мартчих юм тий. тий зочноо дайлах хоолныхоо идүүрийг мартцсан байна шүү. Яага. Уурлах үедээ. Та ерөн зүгээр зориуд мартаад байт юм шүү. Юу яахлаарэ би зүгээр контентэндээ зориулж. үгүй. Сая би яг заавал яах вүлээ хоол унд гэж бодож ирсэн чи гэнт санаа. Би өчтөр санаж ирсэн юм аа. Юу гэж юу зориуд марчээ тий. Тэнийг юм аа гэсэн. Албаар марцсан гэх гэдэг юм. Үгүй тий. Тэгээ албаар өөрийгөө тэнийг харуулаад яваад идэг гэж бодоо юу. Муухай тэнийг харагдаж байгаа ч чинь. Материал явдаг замч дээр шүү дээ. Одоо тэгээ яах вэ? Одоо яах вэ? Энэ нөгөө цэнгэлт нь шүү тий. Гой цэнгэлтэгтэй байгаа шүү дээ. Нойргоо гарсан одоо зорьсон газар очиод цайлах газар очиод буюу голын эрэг орой тийм үү? Голын эрэг дээр цайлнаа. Тэгээд цайлах газар очичоод жоохон дуг хийгээд. Бас одоо дөнгөж 7 болж байна гэдэг чинь. 8 өнгөртөл жоохон зүгээр л юм байна те. Тэгээд 9-өс шүү дээ. Тэгэхээр 8 хүртэл унтах юм байна тийм үү? Тэгэл шууд 9 гээл ирээ те. Босоод шууд цайлчаад өлсөж чинь шууд тавьчихсан шүү дээ гэж те. Тэгтээ хилдэгний эртэж юу? Өглөөний тамирч та. Өглөөний бүлт боллоо шүү дээ. Уутай, гүйдэг, гоё шүү. Өнөр хүн ихтэй л юм байна. Ямар эртэж юм бэ бас хөргөө. Тэ?
За өглөөний мэд. Тэр хоёр цааш юу вэ? Ямар бүдүүн захлаа вэ те? Аймаар бүдүү. Хит эрт ирсэн амжилттайгаар тэгээ шууд унтчихлаа. 10-аас тэмцээ эхэлнэ. Одоо цаг болж шít. Яг цайлаад хөдлөхөд л яг болох юм байна да. Өглөөний цай уун уу? Өлсөж гин үү та? Тэгэхээр яа энэ хайлж байна. За би чамд гоё цайтай ирсэн заяа. За энэ ямар очтой вэ гэхлээр Отог блогийн ивент тэтгэгч тонт кальцтай хийцтэй цай. Энэ маягийн тонт кальцтай хийцтэй цай. Нэмэлт орц болгож оруулсан өдрүүлсэн кальц үхрийн булуулны яснаас үйлдвэрийн аргаар гаргаж авсан өдрүүлсэн кальц. Хамгийн гол онцолж байгаа зүйл нь энэ кальц гэсэн. Халбаг байна. Борцог энд нь алдсан байна. Шар тос. Одоо цай маань бах тийм үү? Шар будаа. Бас энэ нөгөө юу хийц гэх үлээ. Хийц. Кальц маань энэ. Одоо нөгөө бодвол нөгөө эндээ агуулгад хэмжээгээр гэсэн үг их тий. За ийм бүтээгдэхүүн байгаа. Өглөөний цайнд яг тохирно заяа. Монгол өглөөний цай гэж байна шүү дээ. Тэгээ ингээд бүх сайхан орцсон. Энэ хийцэндээ ингээд шар будаа борц зэтэр ингээд байж идэм байна. Тэгмээ борцтой нилээ өтгөн цай гэсэн үг үстэй чинь. Өлсдөг ч илгөө хайдаач замдаа юу ч идлгөө. Шүн унтахгүй маа тий. Юу ч идэхгүй давхисных. Өлсөө. Юм мэдээд гяс зочин дээр очие. За одоо ингээд усаа буцалгаал энэ дээрээ усаа хийгээл болоо. Ингээд хоёлаа өглөөний цай өөр юм байхгүй заа юу. Би зүгээр гамбанз гаргаж чамайг жоохон гигэлзэж гоголцуулсан. Өглөөний цайн дээр өндөг гахаамах. Заварсан юм болчихно. Амар өлсөн болохоор амар өлссөн биз дээ ер нь. Гэтэ яг унтаас ирсэн сүнс маань бүр ирж амжаагүй. Өсөглөн байдал бол жоохон одоохонд эхлэхгүй миний хувьд бол. Гэтэ юу юугүй одоо ингээл аймаар өлснө. Тэрнээсээ өмнө сайхан бэлтчихье. За ингээд талах байх нь байна тийм үү? Талах байна. Өгцүй байна. Зайд шараад, өндөг шараад амар их юм шаран заяа. Гахаамахтай талах сэндвич. Энэ нэрийгээс хавар ийм их галуу байдаг юм бахтай. Энийг битүү шуу байна те. Тэнгисийн хэлснээр нэрээ. Ёстой л галуунд явдаг үе юм биш үү? Хар галуу зөндөө шүү дээ. Сая тэнд сүргээр явж те. Тэгээ ер нь тэгээд хээр явхад за ялангуяа зоригтой явхад те аялахаас илүү зоригтой буюу загасчлах магасчлах те тэгж явхад бол бэлэн юм их амар шүү. Ямар гоё. Тэр кальц мэдрэж байгаа нэг юм час исэн юм байна. Тэр кальц юм шүү тийм үү? Гоё. Трик шарн. Энэ арай л ихтчүү. Тал нь байхад баг болох юм шиг. Харин тийм байна. Би бас шуналтай л үзчих. 3 мөөг гээд авцсан чинь бүр хөдөө хэр явахдаа бас ийм зиптэй уутууд аваа явуулах амар л бэл. Тэ? Янз бүрийн юм тохиолдол заавал нэг юм илүү гардаг. Тэгээ энэ маань юу болоод байна? Надад бол хайстай харагдаад байгаа байхгүй. Гүйл хайсын нүгэж авч идэм байж шууд ингээл идэггүй мó. Чи олгоонд яана гэдэг юм шүү дээ. Чи байгалийн гаралтай. Үгүй би тэгж хэлсэн. Болцсон уу? Шарагдахгүй болоо. Ядаж халаач чи заяа. Яршиг зүгээр. Юм л бол хүн дооёолол зүгээр. Бас тийм те. Хайсыг аваач ээ л гэж дахиад загнах юм байна л та хүмүүс. Зоо яат. Түүхий байсан ч хіднэ шүү дээ. Түүхийч гэжтэй энэ ч болцсон. Чи одоо юм хүлээхгүй тийсдэггүй шүү дээ. Гоё анган манга өрж чадахгүй зүгээр. Ходоодонд ороод холигдохоос хойш амар гой хоол хийдэг хүмүүс бол миний бичлэгийг үзээд өстэй шууд боож өгдөг байх та тий. Бойтглоод хөдөлж чадсан юм. Мөг гой те. Мөгний юу болдог штт. Фестивал болдог штт. Чи сонсчихсон уу Монголд? 100 болдог ш намарч үлээ. Лав миний мэдээ 2 жил болж байна. Мөгний баяр гэх юм уу юу гэх юм? Мөгчдийн тийм өдөр гэх юм уу? Би бас мөгний аялал хийж үзмээр санагдаад байна. Мөөг мэддэг болчоод ер нь дэмгүү те. Надад бол тэгээ санагдаад байна шүү. Мөөг мэддэг болчвол бас их зүгээр санагдаад байна. Яагаад тэгэхээр хортой хоргүй мөөгийг одоо жишээ нь чи ялах уу? Бид нар эвгүү те, мэддэггүй те. Мөөгний хоолны соёлгүй хүмүүс чи те. Тэгээ мэддэг болчвол уг нь энэ тэнд нөгөө хээрээр тэнж явах та. Тийм үү? Хортой хоргуугаар нь ялгаад хоолндоо бас хэрэглээд идэг. Тийм мэдлэгтэй болчвол гоё үстэй. Энэ жил би 100 мөөгний тэр фестивальд нь явж үзнэ. Хэрвээ хотод байвал шүү дээ те. Өндөг шараа болоо.
Үндэ хайлаа саварын ногоон сонгонтой хийчихв. Сонгонтой өнгөнд би яаж ч дуртай шүү дээ. Энэ ихтэй зөндөө олон галуу үдид байд юм байна. Өмнө нь ерөөсөө анзаарч байгаа юм байна. 5 сард чинь галуу маш ихтэй байна шүү дээ. Одоо ингээл битүүл нислээд байна те шовоо ер нь дээгүр доогуур зүгээр. Тэр одоо юу чи нэг юм бай. Хар галуул юм болов. Эдгээр чи нөгөө загсыг чи цөлмдөг нөхдүүд гэж байгаа шүү. Манайс нөгөө үржлийн үеиг айл ингээл заслахгүй байж байгаа гоо эдгээр тэр хооронд хамаг загсыг идчих юм шиг байна. Сонгон идэж чаддгүй хүмүүс байдаг те. Нийл салаатыг сонгонтой идэх үү? Сонгонгүй идэх үү? За асууя. Сонгонгүй. Яагаад идэв нийл салаат? Би бол тэгж бодохгүй байна. Маа жоохон цай нэмэх үү? Ус нэмэх үү? Дуусцсан. Айгуу өглөө. Цай ундаа ууж амжаагүй байхад л. Яаж асахна? За сайхан боллоо. Ирсэн. Одоо ийшээ ингээд манайх битүү нохоноо тартаа. За ерөнхийдөө тэмцээний бэлтгэл ажил явагдаж байгаа байх тийм үү. Тэгээ одоо хоёул мангаагаа олж явах уу. Нэлэхгүй нь болохоор би ям том үүсэг учраас дээд томчуудаа өрсөлдөх арга болоогүй. За эхлэхэндээ цэнгэлтгийн нөгөө ашигтай суудлыг эзэлчихье тий гэс. Одоо энэ хашаан дотор л явагдах шиг байна тийм үү? Монгол анч тайг нохойн үзэсгэлэн тэмцээ. Үзэсгэлэн гэж тавьдаг юм байна. Зөө. Тэгээ клубын авраг гэж явд юм байна да. Тэгэхээр одоо тайгийн клубийнхны энэ жилийн хамгийн том тэмцээн. Тайгийн гэсэн нэг л клуб байд юм байна шүү дээ. Тэгэл тэрэн дотроо нөгөө үржүүлэгчнэр, өсгөгчнөр гэдэг тустай. Банхар Монголын нохой судлалын холбоо гэдэг нэг байгаа. Том нь. Тэрнээс гишүүн клубүүд гэдэг одоо банхар нөгөө үүдрээрээ хуваагдаад өөр клуб болцсон юм байна. Одоо тэгээ гадаадад очиод тэмцэлтэн гэхлээр Монгол тайг бусад орны тайгуудтай өрсөлдөн гэсэн үг. Тэг нь одоо чинь ингэдэг байхгүй юу? Групп 11 гээд бүртгэгдээгүй үйлдвэрүүдийн горилж байгаа үйлдвэрүүдийн групп байдаг. Монгол банхар одоо нөгөө бүртгэгдээгүй болохоор тайг групп 11 чөлөөтэй. Одоо ялч улсад групп 11-тэй тэмцээн л байвал шууд орчуулж байна. Тэгээд яг хуу тэр улсаас тайг орохгүй ч гэсэн Монголоос очисон тайгууд хоорондоо өрсөлдөөд тэдний цолыг авчихна шүү дээ. Олон улсын чанартай цолол авчихна. Тийм байна тий. Юу нь болохоор дөрөв нь болохоор ингэдэй. 3-аас 6, 6-аас 9, 9-ээс 15, 15-аас 24, нэмэх 24 гэдэг ингээд наснаа англи. Хэд үе гэсэн үг вэ? 3-аас 6, 9-аас 6-аас 9, 9-ээс 12, 12-аас 15, 15-аас 24. 15-аас шууд 24 юм байна тий. Тэгээд нэмэх 6 үе шат. 6. Эсвэл зарим тэмцээн нөгөө Монгол банхар тайг хоёр чинь бусад үйлдвэрээс ялгаатай жилд нэг код ороо ордон штэ. Тэгэхээр шууд 3-аас 9 гэж хийж болно. Тийм. Тэгж ороо орд юм уу? Одоо бусад нохойноо ч 2 ордог шүү дээ. Тэгээ яг бас онцлогтой юм байна. 2 ордог нохойг бас хит ингээд муухай үржүүлээд тодалдаа 8-1 болохгүй тулд FCI-аас бас гоё дөрвөн байдیں۔ Нэг нохойг жилд нэг л удаа. Зөв. 2 орох нь хамаагүй. Нэг орон дээр хэрвээ нийлүүлэх юм бол удмын өвчиг бүх юм хаалттай. Тийм үү те. Дөрмөө зөрчүүл те. Тэгэхээр бас ингээд цаанаасаа бас хяналттай байд. антинлэг юугаа ингээд хамгаалаад эхэлж байгаа байхгүй дөрмээрээ. Тийм байна те. Гоё. Тэгэхээр яг хоо зөвхөн Монгол банхар тайг хоёр дээр яг хоо ингээд оны дараа мараа болохоор 3-аас 9 гэж шууд нэг англи бүгд байна. Зөв. Босод үйлдвэр чинь болохоор ингээд нэг олон юу. Тийм байна. Олон ойрхон юм байна. Ойрхон байх хэрэгтэй юм. За тэгээд
насны ангилдаа чинь ингээ гараад ирнэ шүү дээ. Аха. Наснаас нэг аваргууд төр. Тийм үү? Тэгж байна. За. Тэгээ 9 Одоо 6 авраг гэсэн үг шүү. яг 9 хүүсийн энэ аваргууд дараа нь хоорондоо өрсөлдөд. Хоорондоо үсэх юм уу? Тийм. Тэгээд хүүсийн аварга. Тэгээд дахиад ийм хүүс өрсөлдөд хүүсийн авраг. хүүсийн аварга. Тэр хоёр нь хоорондоо Энэ хоёр хоорондоо үзээд жиг авраг. Яа. Би нэг зөв юм шиг буруу юм шиг л тайлбарлаад ирсэн юм байна. Сайн бол амар зэгсээ тайлбарлалаа шүү дээ. За. Ерхий ойлголт авсан юм байна гэх. Ёстой юу ч мэддэггүй юм байна те. Их л нарийн л юм байна. Боцноос хамаагүй нарийн юм байна. Одоо яг үзэхлээр илүү ойлгох байх те. Мангас шамдын харуул мангас. Шамдын хоолой гэсэн шамдын харуул. Хаана харсан юм уу? Тэр үү шүү дээ. Аль хотлаатлаа мэдэхгүй байна. Мангаага олдгүй. Чи өөрөө харалт бүгд мангаа. Би яаж мэдэх вэ? Та танихгүй байх чи. За нохооны хүүс ялгарл үйлдвэрлэг байдал шүдний 100% болон төмсөг дутуу байх шалтгаанаас бусад шалтгаанаар амжилт хүсье. За тэгээд рингэн дээр бие авч явж байгаа байл эзний тэжээлт арчилгаа, гөлгөний характер, хөдөлгөөн, бие хантам гээд маш олон зүйлүүдийг харж шүүх учраас за энэ дээр бол гөлгөө бэлдсэн. За хүмүүсүүд илүү амжилт үзүүлэх магадлал өндөртэй. Макса. Тэмцээний сэтгэл ямар хөө байна? Сандарч байна чи? Тэмцээний сэтгэл ямар байна? Сайн бэлдсэн үү тэмцээндээ? Яа. Just гангаа харж шүү. За тэгээд харсан уу? Тэгэж ярьсан байгаа шүү дээ. Юм ярьж байна. Ярихгүй. Гүргээр Амар ингээд бэлтгэлтэй ингээ яг төвлөрч тэмцээндээ яа. Сайн намайг очисон чинь хандлер маа намайг хөөхөөсөө. Бити нүдэнд нь харагддаг. Тэгэхээр нөгөө нэг сатаарч гэдэг. Тэгээ хөөгтчөөл холгоноос л үзээ хийж чинь. Дараа нь уулзъя да тий. За энэ баяраар баяр эзэлж байна. За баяр үргэе. За баяр үргэе. За баярлалаа. Зүгээр энэ чигэд 3 дөрөнд орчлоо шүү дээ. Жохон гэхдээ яг андсгүй бас ялгаанууд байна те. Бэлтгэсэн нөхөө яг нөгөө хөдөлгөөн. Айгуу зөв залж явж маа те. Тэгэхээр сайн юм үзүүлж дээ те. баяр үргэ. Яа. За өдрийн мэнд. За та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач шүүгч хийж гин те. За би Монголын нохоо судлалын холбооны үүсгэн байгуулагч. Одоо бол өдөр төгсгөлийн дарга буюу тэргүүн гэдэг ийм албан тушаал дээр байгаа. Тэгээ манай байгууллага бол 2009 оноос хойш байгуулагдсан. Цэвэр үйлдвэрийн нохоо бүртгэл, удмын санг бүртгэлжүүлэх олон улсын FCI буюу
олон улсын байгууллагын гишүүн ийм байгууллага тий. Сайн нөгөө манай мангагийн англи дээр та шүүлт хийлээ шүү дээ. Тэгээ ер нь ингээд одоо үдсэглэн тэмцээн гэж явд юм ба шүү дээ. Нэршлэн тий. Тэгээд яаж явагддаг болон ерөнхий юм шүүлтэн зүйлүүд нь ямар байдаг талаар та товч нэг танилцуулаач. За яг нохоо үзэсгэлэн тэмцээний за өнөөдрийн ялангуяа тайгын клубын аврах тэмцээний тухай ярихад яг хараахан бидний тайг гэдэг үйлдэл дээр үйлдлийн стандарт гэдэг имийг бол одоохондоо баталж амжаагүй байгаа. Тэгэхээр бас шүүлт хийхэд хөгжиж яваа уугуул үйлдэл учраас. Тэгэхээр шүүлт хийхэд бас төвөгтэй байдал үүсэж байгаа. Стандарт гэдэг бол одоо нохооны үндсэн төрхийг одоо цаасан дээр буулгасан хэлбэр. Тэгэхээр бид нар тэр стандартаа барьж нохоогоо шүүн шүүснээр цаашаа энэ стандартыг барьж үржил селекцээ хийдэг ийм зарчимтай. Тэгээд бид бол одоохондоо стандартаа баталж амжаагүй учраас ерөнхий нохооны зүй тогтол шүүлтийн арга техникүүдийг ашиглаад өнөөдрийн тэмцээнийг шүүж ийн л да. Одоо том нохооны хувьд одоо бүрэн одоо бие зогцсон бүрдсэн одоо бие тэгшэрсэн гэх юм уу. Тим нохооны хувьд одоо шалгуур хэр байдаг вэ? Их нарийсах уу? Мэдээж нарийсан. Ягаад гэвэл энэ үржлийн материал гэсэн үг. Ялангуяа 90 нохоо бол. Тийм учраас 90 нохоон дээр яг тэр хүүсийн ялгарл гэж яриад байгаа. Яг тэр иршүүд чанарыг өөртөө маш сайн агуулсан байх хэвээр. Тайган нохоо гэхлээр ингээд хүмүүсийн нийтлэг ойлголт ийм ингээд нэг ясан ийм уул мал тийм биш. Энэ амьд учраас энэ бол ясны гадна тал булчингийн маш сайн хүчрэг маастай байх хэвээр. Энэ тэгжээж энэ нохоо маш хурдтай хүчтэй давхин зараатай амьтантай маш хүчтэй тулалдах юм чадвар мэдээж булчингийн мас буюу биен дээр байгаа тэр ясны гадна талд байгаа бүтцийг барьж үзээд байгаа. Барьж үзээд байгаа шалтгаан. Тий одоо яг нохоо мэдэхгүй хүн бол тайх гэхлээр ийм гоё чөргөр сайхан хурдан давхдаг л гэж ойлгоод байдаг бас буруу юм биш үү те. Гэтэл чи одоо илүү одоо юу гэдгийг тийм одоо туранхай байснараа илүү гоё харагдах чинь гэж үзээд бас зарим нэг тижээлтийн алдаанууд гарч болно. Зарим нь байглаасаа тий булчингийн маск ийм нохоонууд байдаг. Тэгэхээр энэ хөгжүүл хэрэгтэй болно. Тэгэхээр 90 нохоо буюу насан турсан нэмэх 24 сартай ангиллалын нохоонууд дээр л онцгой шүүлт явагдана. Энэ бол яагаад гэвэл энэ үржлийг цааш нь хөдөлж авч явах үржлийн материалууд маш чухал ач холбогдолтой. 2009 оноос хойш Монголын нохоо судлалын холбоо гэдэг байгууллага байгуулагдаад Монгол банхар Монгол тайг гэдэг үндснийхээ хоёр уугуул үйлдвэрийг бол дэлхийд албан ёсоор бие даасан үйлдвэр болж бүртгүүлэх дээр одоо ингээд 10 гаруй жил ажиллаж байна. Энэ бол мэдээж айгүй урт хугацааны ажил болдог. Энийг яг бие даасан үйлдвэр болж төлөвшөх хүртэл цусны шугамуудыг бий болох хүртэл энэ нохоонуудыг хаанаас нь чарсан 10-20 нохоо эрингийнээр гараад ирэхэд өөр хоорондоо ялгахдахын аргагүй ийм ижил төвшөнд авч хөгжүүлэх гэдэг энэ яг урт хугацааны процесс болдог. Тийм ээ үржлийн селекцүүд олон явагдана. Монгол улс чинь бол одоо эртний баялаг түүхтэй ард түмэн шүү дээ. Тэр утгаараа Монголд бол уугуул ийм хоёр үйлдвэр байгаад бол бид нар маш азтай хүмүүс. Дэлхийн олон оронд бол ийм өөрийн гэсэн уугуул үйлдвэр байдгүй. Ихэнх үйлдвэрүүд бол зарим нь одоо Оросоор бол завод парад буюу хүний гараар бий болсон үйлдвэрүүд гэж байна. Байгаль дээр уугуулаар байсан үйлдвэр гэж бас байгаа. Тэгэхээр Монголд бол 2-2 ийм уугуул үйлдвэр байгаа нь бол бид нар азтай. Хоёрдугаар бид нар энэ үйлдвэрүүдийг албан ёсоор EFSA буюу дэлхийн цэвэр үйлдвэрийн нохоо улмын санд бие даасан үйлдвэр болгож бүртгүүлэх маш чухал. Энэ нь бидний эргээд ондоошлол улс орны ондоошлол дээрээс нь өв соёлоо хадгалж авч үлдэх энэ анч гөрөөч энэ өв соёлыг бол бид энэ уугуул нохоогоороо бас хадгалж авч үлдэх маш чухал ач холбогдолтой. Бид нар энийг одоо жишээ нь юу гэдгийг цааш нь хөгжүүлэхгүй ингээд орхих юм бол энэ өөр бусад үйлдвэрүүдэд эрлийзэж ингээд одоо устж үгүй болох бол аюултай. 10 жилийн өмнөөс бол нэлийн ховордсон байсан энэ хоёр уугуул үйлдвэр бол одоо өнөөдөр сэргээгээ жишээ нь одоо 3-аас 6 сартай ангиллал дээр 15-6 гөлөг гарч иж өрсөлдөнө гэдэг бол энэ бол маш амжилттай тоо. Тийм байна те. Өнөөдөр бол яг тэгж ярьж илээ. Банхны хувьд нэр ямар байгаа вэ? Агцсан одоо тайг бол яг одоо яг анхаарч эхэлж байгаа юм байна шүү дээ. Илүү түлхүү те. Банхар маань бол нэлээд жигдэрсэн сорогтой шүү дээ. Тэгээ яг хоёулангийн анхаарад явж байгаа. Гэвч харамсалтай нь үйлдвэрийнх нь өөрийнх нь нөгөө ах үед хэрэгжилж байгаа энэ хэрэглээ нь тайг бол одоо тал гөрөө хийж штэ. Энэ болохоор одоо хамгаалтын нохоо бол биш. Тэгэхээр одоо нөгөө хүмүүсийн сонирхол бол илүү банхарлуу төвлөрж байгаа. Аваад гэр орноо мануулах тий хашаа ороо манав. Тэгэхээр нөгөө хэрэглээ нь байгаа учраас хот руугаа их төвлөрж ийн үржүүлэгчид их энэ дэр онцгой ажиллаж ийн. Дээрээс нь энэ нөгөө мэдээж дагаал энэний зах зээл байгаа. Тэгэхээр банхрын хэрэглээ байгаа зах зээл нь байгаа учраас маш сайн хөгжиж байна. Тайг бол төдийлөн одоо хашаандаа тижээгээд хашаа ороогоо мануулъя гэдэг инхлээр
бас болохгүй байгаа учраас зөвхөн энэ тал дээр одоо ан гөрөөгөө хийлгэх одоо өв соёлоо хадгалах ийм байдлаараа ингээд орон нутгийн ийм орон нутгатаа илүү төвлөрөөд байгаа учраас хөгжил нь жоох удаан явагдаад байгаа. Тэгэхээр бид нэр бол энэ жилээс эхлээд энэ орон нутгийг буюу яг энэ нохооны үйлдвэрийн цөм байгаа энэ газар нь үзэгдэл тэмцээний хийх энэ клубын аварга их энэний өмнө 7 хоногт бид нэр сургалтууд хийсэн. Энэ тэмцээний дараагаас бид нар бас дахиад үржил селекцийн талаар сургалтуудыг хийн. Олон улсын нохоо судлалын байгууллагын дүрм журам болон яаж энэ нохоог бид нэр бие даасан үйлдвэр болгож хөгжүүлэх, хэрхэн цусны шугамыг хадгалж авч цааш нь хөгжүүлэх ингээд маш олон яригдах юмнууд байгаа учраас одоо энэ шигээ төвлөрж байгаа гэсэн. Тий. Банхар бол маш амжилттай яваа. За баярлалаа. За тэгээд угаасаа манай хоёр нохооны төрөл маань Монгол нохооны төрөл маань угаасаа дэлхийн удмын санд бүртгэгдэх нь бол тодорхой баг. Зүгээр цаг хугацааны л асуудал юм шүү дээ тий. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Жинхэнэ олон улсын тэмцээн. хамтран зохион байгуулж байгаа Эрдэнэ сумын цэнтрийн хамгаалж байгаа. Тэгээ өнөөдөр бас бид хүний энд одоо тэмцээнийг зохион явуулах боломжийг бас олгосон. Энэ дээр нохоо хацуулах нь бол шууд хасагддаг дүрмтэй шүү. Ихрээ өрөөсөө. Тэг ихрээ өрөөсөө. Их чинь. Ойч. Багагийн ихэр. Галарсан айлаас дахиад садрал. Тун айдлын идэ. Тэнтэй санаж байна. Хамаг нохооны анхаарал татаад ахыг бууз ижчих ч юу яриад байгаа. Нутгийн их чинь бууз байна. Янз автсан тий. Сайхан. Тэхэнгүй. Мөнгө авчихлаа. Эмэгтэй мөнгө авчихлаа шүү дээ. Тэр мөнгө авчихлаа. Тэгээ хоёулаа юм бол бас манай хайхтай жоохон туршлахгүй сахилахгүй дахгүй юу? Тэ гэртээ эрхлэл ээждэг. Тэгэхэд их юм шүү. Ах トゥ хоёр тэгээд медаль авна гэдэг чинь эцэг их хинжээ сайтай байна л гэсэн үг тий. Тийм шүү дээ. Удам сайцаа. За манай хендлер үржүүлэгч болдоо маань манай мангаг засны замналын шинэ гишүүнийг маань одоо хөтөлж тэмцээнд орсон. Тэгээд тэмцээний сэтгэл болон ер нь хоёр ихэртэй орлоо шүү дээ тий. Тэгээд ер нь сэтгэл ямар байна? Давуу тал болон алдаа юу байна? Хувийн дүгнэлт. Яг хөө гүлгэн дээр бол одоо юу гэдэг нь алдаа гэдэг юм байхгүй. Ялаа бид нар чинь нэг хүнээр бол одоо жоох хөөхтүүд шүү дээ тий. Алдаж онож болно. Гэхдээ аль болох нэг сайн бэлтгэлтэй орохыг хичээлээ. Хугацаа богино давчуу байсан тийм ээ хоёлаа. Тэгсэн. Тэгээд ямар ч байсан чамлахааргүй амжилт үзүүллээ. Нэг нь 2 дугаар байр, нэг нь 3 дугаар байранд орлоо. Тэгээ хамгийн гол нь одоо яг нэг тайгын өлгийн нутагт ирж клубын аварга гэдэг одоо Монгол тайгныхаа хамгийн том тэмцээнд орлоо. Нэг ангиллаа 15 гөлөг орно гэдэг бол бас өндөр үзүүлэлт. За тэгээ бүгд ижилхэн жигэд сайн өндөр түвшний сайн гөлгнүүд оролцлоо. Тэгээ энэ дундаас амжилттай оролцсондоо олуулын баяртай байна. Тэгээ дараагийн бас одоо тэмцээнүүдэд төлөвлөж байна. Тийм тухайн гөлгөний хувьд одоо үржүүлж гаргасан хүний хувьд бэлдсэн хүний хувьд бол зан характер болоод биеийн анатомийн хувьд бол маш өндөр үнэлгээ өгж байна. Тэгээд одоо юу гэдэг энэ тайга нохоогч одоо ер нь нохоог байранд хижээхэд бол хүндрэлтэй шүү дээ Монгол. Тэгээд яг энэ гөлгөн үед нь одоо яг тэр гоё моментийг алдалгүй те гоё хижээж байгаа бас ахтаа бас баярлалаа. Амжилт хүсье нэрэ. Тэгээд тэгэхгүй бол одоо юу гэдэг яг гөлгөн үед нэг дөнгөж өсч хөгжиж байгаа үедээ болохоор нэг зөөлөн мөгөөрсөн асуудаж амархан суух хөл гаран дээр алдаа үүсэх те архит маркетгээ үүсэх юмнууд байдаг. Тэгээд байранд ингээ өссөн гэхэд бол маш их цаг зав бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө сэтгэл гаргасан нь бол ингээ мэдэгдэж байна. Тэрний үр дүн ч гэсэн ингээ одоо ингээ гарч байгаад бол баяртай байна. Тэгээ одоо энэ уралдаан тэмцээн гэдэг чинь бол одоо нэг дан ганц нэг хүний биш одоо багийн спорт болчиход байна. Тэнд үржүүлэгч, тижээгч, хендлер
гээд ингэ хүмүүс ингэ байж байна. Тэрний арын албан тэр нохойг ус цаасанд оруулаад үс гизгийн янзтай гүрмөнгүүд гэдэг юм уу. Иймэрхүү ингэ маш олон хүмүүсийн хичээл зүтгэлээр ингэ өнөөдөр амжилт бий боллоо. За ер нь бол тэгээд манай мангаач бит хоёр ч бараг 2 хоногийн өмнө л надаас авсан шүү дээ. Тийм 2 3 хоног. Жохон ялчгүй л бусдаасаа жохон дэггүй байлээ те. Нөгөө сураагүй. Тэгэхээр одоо ингээд би ч одоо сая ингээд тэмцээн үзлээ, анх удаа тэмцээн үзлээ. Тэгээд бас ингээд яг л бас ингээд дурлах юу болдсон байна. Тэгэхээр дараагийн тэмцээн хаана вэ гэж шууд асуугаа яваад байгаа байхгүй одоо хүмүүсээс. Тэгэхээр одоо 6 сард нэг том тэмцээн болох юм ба шүү дээ тий. Тэнд бол одоо ямар нохойтой ер нь төлөвлөсөн бодсон юм байгаа юу? Бага. Ер нь тэгэл одоо бидний нөө жилийн төлөвлөгөө бол зурагдсан байж идэг. За энэ 6 сарын тэмцээний нэг онцлог юм бол одоо олон улсын чанартай тэмцээн болдог. Энэ бол бүх үйлдвэрийн Монголд байгаа бүх үйлдвэрийн нохойнуудын үзэсгэлэн тэмцээн гэсэн үг. Энэ дээр болохоор одоо гадны одоо Оросоос, Японоос ирнэ, Солонгосоос ирнэ, Филиппин, Малайз, Хятад гэдэг ийм улсуудаас одоо ирэхээр ингээд хүмүүс оролцогч нар мэдээлэл өгсөн ийм тэмцээн болж байна. Монгол намаад гээд одоо ер нь Монголын одоо юу гэдэг нь нохойны салбарын дэлхийд гарах брэнд тэмцээн болох гэсэн ингэж бас зорж ажиллаж байгаа. Энд бол маш өндөр ач холбогдолтой оролцдог. Энэ бол одоо Дархан хотод 3 өдрийн 6 тэмцээн болох гэж байгаа. Аз, Европын өндөр зэрэглэлийн гадны шүүгчнэрийг урьж авчруулж байгаа. Тийм. Тэгээд одоо тэр тэмцээнд орохоор бид гурав ярьлаа да. Тэр тэмцээн дээр магадгүй дахиад уулзах тий. Тийм. Ер нь бол одоо ингээд тэмцээн алгах сонирхол байхгүй байна. Тэгээд ер нь бол жоохон шартай үлдсэн. Одоо дархны тэмцээнд бол нэлээд олон хоногийн өмнөөс бэлтгэлд орол хамруулад тий. Одоо хөтөчтэй аваачиж гардуулаад цаатаа чинь жоохон номонд оруулж хагаад бэлтгэн байна гэж ойлгоё тий. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн тэмцээнд бид гурав яварч ирсэн хүрэл медальтай сонсон шүү. Хамага улаан алтар маш сайн үйлчлэр нөхөө өнөөдөр бол түргэн барыг идэж байна. За 2 дугаар онд ань шалтар үйлчлэрийн шаардлагатай дуудахтай нөхөө. За 2 дугаар барыг идэж шоуны авраг 2 дугаар барыг идэж байна. Best in show specialty 2. Гэтэ ийм байгаагүй юм уу? Байсан. Нэр шилжүүлэг байсан байхгүй юу? Одоогийн нэр дээр байж байгаа. Одоо миний нэр дээр ирж байгаа. Жинхнээс айхтусараа. Окей. Мага. Бүгдээрээ яг баандрынхаа ордын төв талбай дээр зогс. Өөрт чинь олдохгүй байгаа юм шүү. Юу? Танаа алдарт хүрчихжээ. Алдартай болжээ. Надад олдохгүй зураг мөрөг авахлаа. Явж та. За тэгээ зочноо одоо яг албан ёсоор авч явъя те. Зочноо одоо отог блогт оруулъя те. За ингээд тэмцээнийг зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн За баяртай сайн орой. За. Бас таньд дээ л бай. Таньд зах шиг болтой маа. Манго. За ингээд манай Отог блогийн өнөөдрийн зочноор загсны замнал season 2-ын албан ёсны гишүүн Мангас оролцож байна. Ямар ч байсан тэмцээнд хайндлартайгаа бид гур амжилттай оролцож хүрэл медальт болсон. За одоо хоол өгье. Одоо зочноо дайлъя. За тэгэхээр Отог блогийн зочны маань хоол цараа. Одоо бол энийг идээд замдаа энийг идчихнэ. Тэгэл харин да. Отог блогийн энэ удаагийн дугаарын ивент тэтгэлгээр буюу Maxi спонсор Propet нохойн хоол оролцож байгаа. Энэхүү нохойн хоол маань ямар учиртай вэ гэхлээр Монгол залуусын орц найрлагын дагуу Хятадаас хийгдэж наашаа ирж байгаа Монгол брэнд гэсэн үг тийм үү? Одоо брендийн тэмдэгтэн манах Монгол захиалгаар Хятадд хийдэг орц найрлага нь манай Propet-ийн залуусын одоо хүсэлтийн дагуу хийгдэж ирдэг ийм хоол байгаа шүү. Нохойн хоол болон шинээр энэ муурны хоол гарсан гинэ. Мууртай хүмүүс бас авч болох юм байлээ. За, энэхүү хоол маань өөрөө нохой болон муурны хоол маань өөрөө ISO 9001 чанарын стандарт хангасан. Тэгэд FDA гэдэг энэ болохоор нөгөө Америкийн стандарт юм байна. Энэ стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд юм байна. Чанарын. Тэгэхээр маш стандарт хангасан ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Брендингийн нэр тэмдэгт байна тийм ээ. Хятадын Hebei мужид Монголын
Prophet Corporation Food-с захиалгаар гэсэн үг үстэй ордероор ингээд Монголд хийгддэг. Тэгээд энэ Facebook пэйж нь байна. Монголын чанарын тэмдэгтэй. Ийм бүтээгдэхүүнүүд хийх юм биш үү? Заавар нь монголоор. Тий. Энэ хоёр нь бол нохооных, энэ. Одоо жишээ нь энэ дээр юу гэж байна? Орцон байна уу? Орцон хаана байна? 32% дахиа, 26% үхэр, 9% загас. Онцлсон нэг юм нь болохоор нохоо муурны хоолуудыг манайхан хөдөлж авахд гурилын орц байгаад идэг гинэ. Манай энэ property-ийн маань хоолнд болохоор ерөөсөө тийм байдгүй юм байна. Дан яг махара гэсэн үг. Тэгэд одоо хэр их хамтрахын идэх нь харъя тийм үү? За энэ зиптийг нь задлаад үзчихье дөө. Хол идэх. Юу юм бэ? Энэ тэгтээ амттай харагдаж байна те. Холбог хуурга гэдэг шиг юм шүү. За, зочин минь хоол идтээ. За тэгээд эрхэм хүндэт загсны замл Отог блогийн блогчтой гэхгүй. Үзэгчтэй. Өнөөдрийн Отог блог үүгээр өндөрлөж байна. Өнөөдрийн манай Отог блогт зочноор Мангас загсны замлын шинэ гишүүн Мангас оролцлоо. Бид хэд өнөөдөр ямарсан анхныхаа тэмцээнд оролцоод анхныхаа амжилтыг үзүүлсэн 3-6 сардангуудынхаа хүрэл медаль. Тийм үү? Яши. Гүмрэга мо. Одоохон дайлаа төгсгөлөө ичэлтэй. Тэггүй л төхөх. Өнөөдөр бүгдээрээ Хинтээ аймгийн Төв Чингис хотод тайг нохойн үзэсгэлэн тэмцээнийг үдэс сонирхлоо. Тэгээд одоо ботож явна да. За ингээд үүгээр Отог блог өндөрлж байна. За гүү. Гүүх юм уу?